За энэ жил баяр наадмаар 256 бүх барилт нь за Эрдэнэ хотын 50 жилийн ойн баярыг Хангаан бүсийн хурдан морьдын уралдаантай мөн хамтдаган зохион байгуулж байгаа учраас олон уяачид оролцсон. За мөн сур шагаан харваад 1000 гаруй харваач оролцсон гэсэн урьдчилсан мэдээлэлтэй. За энд бид бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. За үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу 93 наадмын байр шагналыг олохдоо бид 50 жилийн ойн баяр наадамчин олноо цэнгүүлсэн бүх сур шагаан харваачдаа төрийн зүгээс олгох байр шагналыг төвшинг ойртуулах, ялгааг багасгах гэсэн ийм зарчимдээ баримтаж ажиллалаа. За монголчууд 93 наадмаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэж бас наадамчин олноо баярлуулах, цэнгүүлэх зорилгоор морь бүх шагаан сурын спортыг дэмждэг иргэн аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө бас хандаг өргөж зөвхөн сурын байг байлээ, шагаан байг байлээ, бүхийн байг байлаа гэж бас дэмжиж оролцож байгаа. Бас энэ ташрамдаас хэлэхэд баярлалаа гэдгийг илэрхийлээ. Өнөөдөр хурдан морьдын 6 насны түрүү тус бүр автомашинаар байлна. За сурын эрэгтэй эмэгтэй тэргуун байранд тус бүр 30 сая төгрөг. За шагаан багийн харваанд 80 сая төгрөг. За бүхийн барилдаанд үзүүлсэн бүхэд 2 өрөө байр, төрүүлсэн бүхэд автомашинаар байлгаар иргэн аж ахуйн нэгж мэргэжлийн холбоодод маань дэмжин ажиллаж оролцож байна. Жишээ нь Очир төв энержи компани, Эрдэнэтийн унган залуучуудын төлөөлөл болон морин спорт уяачдын холбоо, Баян бараат компани, за мөн сур шагаан харваан сонирхогч клубүүд гээд олон байгууллага 93 наадмынхаа байр шагналыг өөрсдөө өгч наадамчин олноо цэнгүүлж байгаадас баярлалаа гэдээ илэрхийлье.